Газар зүйн бие даалт 1-р улирлын хичээлүүд 10-р ангийн сурагч Г Энэрл. Сайн байцгаана уу? Газар зүйн хичээлийн бие даалтаараа дэлхийн ертөнцийн бүтэц, хөдөлгөөн болон түүнийг хэрхэн зурагт буулгадаг талаарх гол ойлголтуудыг танилцуулах гэж байна. Оршил санаа. Бидний амьдарч буй дэлхийг танин мэдэх нь газар зүйн зургийг ойлгохоос эхэлдэг тул эхний сэдвээ үүнээс эхэлцгээе. Сэдэв 1. Газар зүйн зураг ба тусгаг. Гол санаа. Бөөрөнхий дэлхийг хавтгай цаасан дээр буулгах аргыг газар зүйн тусгаг гэдэг. Онцлог зүйл. Тусгагийг хэлбэрээр нь цилиндр, конус, азимут гэж 3 үндсэн төрөлд хувадаг. Дэлгэцэн дээр 6 газар зүйн тусгаг тус өгөгдсөн байна. Дэлхийг хавтгайд буулгахад үргэлж урт талбай үндэсгийн гажилт үүсдэг гэдгийг дурдах нь зүйтэй. Жишээ нь туйлууд руу очих тусам хэмжээнд томорч харагддаг. Сэдэв 2. Дэлхийн хөдөлгөөн ба улирал солигдолт. Гол санаа. Дэлхийн маань нэг байранда байдаггүй 2 үндсэн хөдөлгөөн хийдэг. Онцлог зүйл. Тэнхилгээрээ эргэх хөдөлгөөн үүнээс болж улиршин ээлжилдэг. 2 дугаарт нарыг тайрах хөдөлгөөн. Дэлхийн тэнхлэг 23.5 градус хязгай байдгаас шалтгаалж нарыг тайрах үед жилийн 4 улирал солигддог. Сэдэв 3. Дэлхийн дотоод бүтэц. Гол санаа. Дэлхийг түсээд үзвэл яг л өндөг шиг давхаргуудаас тогтдог. Онцлог зүйлс. Үндсэн 3 давхарга. 1-р цөм хамгийн төвд байрлах ба маш өндөр температурт даралтай хэсэг. Дотоод болон гадаад цөм гэж хуваагдана. 2-дугаарт манти хамгийн зузаан давхарга. Ойролцоогоор 2900 км хүртэл үргэлжилнэ. Царцдас буюу гадарга хамгийн нимгэн гаднах хальс бөгөөд бидний амьдарч буй хэсэг юм. Сэдэв 4. Чулуун мандал ба чулуулгийн бүтэц. Гол санаа. Дэлхийн гадаргыг бүрдүүлж буй чулуулгууд нь өөр өөрийн гарал үүсэлтэй байдаг. Онцлог зүйлс. Дэлхийн царцдаст хамгийн их даргасан элементүүд нь хүчил төрөгч, цахиур, хөнгөн цагаан, төмөр юм. Дэлхийн гадарга нь хөдөлгөөнтэй тектоник хавтангуудаас тогтдог. Чулуулгийг гарал үүслээр нь 3 ангилна. 1-р магмын гаралтай буюу галдуулын дэлбэрэлтээс үүссэн. Жишээ нь боржин, базальт. 2-дугаарт тунамал буюу элс шавар зэрэг он удаан жил хуримтлагдан үүссэн. 3-т хувирмал буюу маш өндөр даралт дулааны нөлөөгөөр өөрчлөгдсөн чулуулга. Жишээ нь гантик. Дүгнэлт. Эдгээр сэдвүүдийг судалснаар бид зөвхөн газрын зураг уншаад зогсохгүй. Амьдарч буй дэлхийн маань ямар бүтэцтэй? Яагаад газар хөдлөлт, галт үл үүсдэг? Яагаад улирал солигддог зэрэг байгалийн хуулиудыг цогцоор нь ойлгох боломжтой болж байгаа юм. Миний бие даалтыг үзсэн танд баярлалаа. 10-р ангийн сурагч Г Энэрл.